Ердөө ганц минут сонсоод үзээрэй. Хаагдах бас хаагдуулах амархан. Энэ бичлэгийг анхааруулах бас сэрэмжлүүлэх зорилготой хийсэн бөгөөд муу зүйл ашиглуулахгүй тулд нэлээд хэдэн хэсгийг бүрэлдүүлсэн болно. Ямар ч тач 40k subscribe хүрсэн тул амласныхаа дагуу 4 минутын бичлэг хийлээ. Энэ бичлэг дээр хэдүүлээ хүмүүсийн аккаунтыг яаж амархан хаагдаж авдаг тухай сонирхцгоё. Тэгэхээр танд өмнө нь ашигладаг аппликейшны чинь чатаар энэ чи мөн үү эсвэл зургийг чинь зөвшөөрлөгөө оруулчихлаа гэж юу нь мэддэхгүй линктэй чат ирж байсан уу? Энэ нэг төрлийн таны аккаунтыг хаагдах арга бөгөөд би ч өмнөх бичлэгүүд дээрээ иймэрхүү линктээр битээ дарж байгаарай гэж анхааруулж байсан. Мөн бидний иргэн тойронд YouTube, Facebook, Instagram хаягуудаа хакертуулсан хүмүүс нэлээдгүй байгааг та мэдэх байх. Тэгэхээр хаагдах яагаад амархан бэ гэхээр жишээ болгож хэн нэгний YouTube сувгийг хаагдъя гэж бодоход YouTube сувг руу чат илгээж хурамч линк явуулах боломжгүй учраас хаагдах гэж буй сувгийнхаа бусад сошиал аккаунтуудыг олж чат явуулах боломжтой сошиал аккаунт руу хурамч линкээ явуулж хаагдана. Хамаг мэдээлэл нь хаалттай YouTube-ийн бусад сошиал аккаунтуудыг яаж олох юм бэ гэж бодож байвал нэр нь бахад л хангалттай. Жишээ нь энэ програм дээр Gramix-ийн нэрийг оруулж хайхад Gramix гэх нэртэй бүх сошиал аккаунтууд гарч ирж байгааг харж болно. Тэгээд энэ аккаунтнуудаас чат эсвэл мэйл явуулах боломжтой аккаунт руу хурамч линкээ явуулахад л болно. Хурамч линк л гэдэг байх юм ер нь хурамч линк яаж хийдэг юм бэ гэж бодож байна уу? Хурамч линк хийхэд бас л амархан бөгөөд уг програм дээр өөрийн хүссэн төрлийн хурамч сайтыг үүсгэж өмнөх програм дээрээс олсон сошиал хаягдлуугаа явуулахад л болно. Тэгээд явуулаад хэсэг хүлээсний эцэст тухайн хүн элдв юм бодлогоор нэр болон нууц үгээ бичгээд л уг програм дээр нэр болон нууц үг нь гарч ирнэ. Амархан байгаа биз? Тэгвэл нэр болон нууц үгээ бичихгүй байхад л болох юм шүү гэж бодож байна уу? Мэдээж үгүй. Зөвхөн явуулсан линктээр дарсан төдийд л хаагдах боломжтой болдог програмч байдаг бөгөөд жишээ нь Instagram хаяг хаагдъя гэж бодоход тухайн линкээ үзгээд мэдээж нөгөө хүн рүүгээ явуулж даруулна. Тэгээд даруулсныхаа дараа уг програм дээр ажиллах ба мэдээж өөр нэгний аккаунтыг хаагдвал хэрэгт орох учир өөрийнхөө доогоор зураас ердөө ганц минут доогоор зураас гих Instagram хагийг хаагдаж үзүүлье. Мэдээж хаагдах гэж байгаа учраас энд пассвортыг хоосон орхино. Явуулсан линк дээр дарчихсан учраас энд ногоорч байгааг харж байгаа байх. Тэгээд ногоорчсон байгаа болохоор дарааж байгаа командыг хийгээд гарч ирсэн линктээр дарахад Instagram руу шууд орж байгааг харж болно. Тэгээд мэдээж гадаадын програм ашиглаж байгаа учраас миний байгаа газраас өөр газар буюу 51 зааж байгааг харж болно. Мөн dark web дээр ч эмхүү төрлийн хак хийдэг сайтууд зөнгүй байдаг. Ийм техникний явуулсан линктээр аль болох дарахгүйгээр сонор сөрөмжтэй байж өөрийнхөө сошиал хаягуудынхаа давхар хамгаалтыг идэвхжүүлэхийг зөвлөе. Тэгээд лайк болон subscribe дарж манай сүгийг дэмжээрэй. Чааштай ч гэсэн ердөө ганц минут хамт байгаарай.